Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглах подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргуулах боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартаа мандайлан ажиллаж буй Монгол залуусын төвийг хэрэгж байхаар боллоо. Та бүхэн бидний бэлтгэсэн явцуудыг 7 хоног бүрийн даваа гаргуудад хүлээн авч сонсоорой. Сайн байцгаана сонсогчдоо, та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Education USA Mongolia болон Америк төгсөгчдийн холбоо МАСА-гаас эрхлэн явуулдаг Америкт суралцсан миний түүх сурал подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид Education USA Mongolia хөтөлбөрийн захирал, Америк төгсөгчдийн холбоо МАСА-гийн ерөнхийлөгч, Азийн хөгжлийн банкны зүүн бүсийн газар нийгмийн хөгжил, гендрийн зөвлөхөөр ажилладаг Тагта Бэлгүүнийг урьж оролцуулж байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч өнөөдрийн маань подкастт оролцож байгаа танд маш их баярлалаа. Баярлалаа. За тэгээд та өөрийгөө нэг товч танилцуулахгүй юу? Намайг Эрдэнэтийн Бэлгүүн гэдэг. Би Америкийн нэгдсэн улсад Корнели их сургуульд 2013-аас 15 оны хооронд Фулбрайтын тэтгэлэг хөтөлбөрөөр олон улсын хөгжил судлал мэргэжлэр магистрийн зэрэг хамгаалсан байгаа. Корнели их сургууль нь болохоор Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк мужийн Итака хотод байрладаг тийм сургууль байгаа. Корнел гэдэг чинь одоо Ivy League-ийн дэлхийн топ сургуулиудын нэг шүү дээ. Тийм. Тэгвэл Америкт анх одоо яг суралцъя гэдэг шийдвэрийг юу хизээ гаргаж ирсэн бэ? Тэг ер нь яагаад яг Америкт сурах болсон бэ? Мэдээж яг Корнел том сургуулиудыг бол ойлгож байна те. Гэхдээ мэдээж эхлээд бас Америкт суралцъя гэдэг шийдвэрээ та яаж гаргасан? Яг Америкт суралцъя гэдэг шийдвэрийг ер нь бол 2012 онд гаргасан. Тэрнээс өмнө бол их сургууль суралцж байхад Монгол улсад байх хугацаанд бол би Монгол улсын сургуулийн олон улсын харилцааны сургууль суралцдаг байсан. МОС гэсэн үг шүү дээ. Тийм, МОС олон улсын харилцааны сургууль. Тэр үед бол бас нэлээд хэдэн тэтгэлэг хөтөлбөрүүд ерөнхийдөө зарлагддаг. Олон улсын бас засгийн газрын тэтгэлэг хөтөлбөрүүд байдаг байсан. Тэднэрт яг нэлээд удаа материалаа өгөөд тэр хэмжээгээр их олон удаа фейлдээд тэнцээгүй гэдэг хариуг ерөнхийдөө маш их авч ирсэн. Тэгээ би яг тухайн үед Америкт сурна гэхлээр миний хувьд бол тийм боломжгүй мөрөөдөл шиг санагддаг байсан. Ер нь бол шилдэг ихтэй сургуулиуд байдаг, үн өртөг ерөнхийдөө төлбөр өндөртэй. Тэгээс шалгуурууд нь айгүй өндөр байдаг учраас би бол өөрийгөө ерөөсөө Америкт ерөнхийдөө сурч чадахгүй, тэнцэхгүй байх юм уу. Өөртөө итгэл ерөнхийдөө айгүй муу байдаг гэсэн. Нилээн холын сонсогддог байсан шүү дээ. Нилээн холын. Тэгээд яг тэр үед бас яг нөгөө нилээн олон удаа тэтгэлэг хөтөлбөрт материалаа өгөөд фейлдсэн. Тийм учраас за одоо нөгөө энгийн өөр улсуудын тэтгэлэг хөтөлбөрт материалаа өгөөд тэнцэхгүй байгаа юм чинь Америк болвол надад бол impossible гэж бодож байсан. Одоо ямар ч боломжгүй холын мөрөөдөл. Тэгээд тэр тусмаа би болохоор нөгөө яг эмээ өвөгийн хүүхэд, манай эмээ өвөө намайг ерөнхийдөө өсгсөн. Тийм учраас яг Америкт би өөрийнхөө хувийн зардлаар сурна гэдэг бол манай гэр бүлийн хувьд бол маш боломжгүй зүйлээс. Тэгээд тэрэндээ ер нь итгэсэн байж байгаа. Би ер нь Австрали суралцсан гэдэг ер нь бол бэлдээд явж байсан. Тэгээд түрүүн бас хэлжсэн нөгөө айгүй олон тэтгэлэг хөтөлбөрт өгөөд фейлдээд тэгээ би яг 2 жилийн хугацаанд нэг тэтгэлэг хөтөлбөрт материалаа өгөхгүйгээр яг их сургуулаа төгсчөөд 2 жил яг ажиллаа хийнгээ тэтгэлэг хөтөлбөрүүдэд яг материалаа бэлдэж эхэлсэн. Тэгэд ерөнхийдөө өөрийнхөө өмнөх нөгөө фейлдсэн туршлагуудаас ерөнхийдөө эргэж хараад юун дээр алдсан бэ гэдгийг айгүй нэхур хянж харж агаад давхар дээрээс нь бас тэтгэлэгт өргөдөл гаргахад юуг анхаарах хэрэгтэй ингээд хүмүүсийн яриа одоо тийм семинаруудад маш их очиж сууж аюух туршлага судалсан. Тэгээд тэрнийхээ үр дүнд яг Австралийн засгийн газрын тэтгэлэг 2012 оны 4 сард яг зарлагдсан байх үедээ тавцаад материал өгөх гэж явж байгаа Фулбрайтын тэтгэлэг хөтөлбөрт бас материал авч байгаа гэдгийг олж мэдээд тэгээ хоёр тэтгэлэг хөтөлбөрт хоёуланд нь материал өгсөн. Тэгээ хоёулангаас тэнцэн гэдэг хариуг 12 оны 5 сард авч ирсэн. За хоёлаа тэгвэл тэрнээс өмнөх нэг мэдээж тэтгэлэгт хөтөлбөрт өөрийгөө бэлдэх, өөрийгөө ингээд тэнд өргөдөл гаргах хүртэл бол тодорхой хэмжээнд хүн одоо та бол 2 жилиг те одоо ингээд өөрийгөө судлаад ингэсэн. Тэрний өмнө дахиад англи хэлний мэдлэгээс ахуулаад манай энэ подкастыг маань сонсож байгаа тэгвэл яг одоо эхэлж байгаа би одоо ингээд өөрийгөө бэлдэж эхлэгээд юунаас эхлэх үү гэдгээ мэдэхгүй байгаа сонсогч маань байж магадгүй. Тэр хүмүүстэй хандаж хэлэхэд хоёлоо тэр зөвлөгөөг өөрийнхөө түүхээр хуваалцах гэдэг үзье. Би нийслэлийн 10 жилийн 5 дугаар дунд сургуулийг төгссөн. Тэгээд 5 дугаар ангиасаа эхлээд яг улсын сургуулийн англи хэлний хөтөлбөрийн дагуу ерөнхийдөө бол англи хэлийг суралцсан байгаа. Тэгээд эмээ өвөө маань намайг ерөнхийдөө өсгсөн. Яг эмээ өвгийнхаа тэтгэврийн мөнгөөр бид нар амьдардаг байсан учраас яг тэгэж илүү тийм нэмэлт сургалт курс, хэлний дамжаанд эсвэл одоо хэлний бэлтгэлд явах боломж байхгүй гэдгийг бүр бага бахын л ерөнхийдөө мэддэг байсан. Тийм учраас яг өөрт ямар л нэмэлт нөөц боломж байна тэрийг нэлээд их дайцалдаг лсэн л да. Одоо жишээ нь яг англи хэл дээр айгүйх номнууд уншдаг гэсэн. Тухайн үед айгүй номнууд айгүй ховор байдаг гэсэн л да англи хэл дээр. Тэнгүүд дурцаагаан руу очиод өвөөгээ дагуулж авч байгаа дурцаагаан дээрээс 1000-2000 төгрөгөөр одоо тэр чинь 2001 юм уу 2002 онд юм да. Би яг өвөөгээ дагуулж авч байгаа англи хэл дээр бичсэн уран зохиолын номнуудыг айгүйх болдог байсан. Өвөөгийнх тэрийг буугаад. Тэнгүүдээ дээрээс нь бас нөгөө тухайн үед бой бандууд байдаг гэсэн шүү дээ. Backstreet Boys, NSYNC тэдний дууг нь айгүйх сонсдог. Тэгээд бас дуртай хамтынхаа яг юу дуулаад байгааг айгүй мэдмээр
санагдаад ягаас яг нөгөө дууны lyrics өгнүүдийг бүр яг нэг бүрчлэн толигчиг барьж агаад ингээд шинжэнгөө сууж ерөнхийдөө орчуулдаг гэсэн. Тэгээ энэ бүхэн бол бас миний англи хэлний ур чадварыг нэмэгдүүлэхэд бас нөлөөсөн юм байна гэж боддог. Дээрэс нь яг 10 жилээ төгсөөд Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны сургуульд суралцж байхад бас англи хэлний үндсэн хичээлүүдийг ерөнхийдөө үздэг байсан. Гэтэ яг танхимд суралцж байгаа англи хэл маань надад бол хангалтгүй гэдгийг бол би өөрөөсөө аяг ойлгож байсан л да. Ягаад тэгэхээр дандаа дүрм үздэг. Тэгээл нэг орчуулгын ажлууд хийдэг байсан ч гэсэн би яг өөрийгөө чөлөөтэй илэрхийлж ярьдаг. Native speaker гэж ярьдаг шүү дээ. Яг англи хэлтэй Америк хүнээр ч юм уу гадаад хүнтэй ярилцах тэр боломжуудыг ховор байсан баг тий. Тийм. Тэгээд хэдийгээр яг нөгөө ангидаа татлах хийдэг байсан ч гэсэн тэр маань бас яг тухайн үед бол хангалтгүй санагддаг байсан. Тэгээ би 2007 оноос эхлээд буюу 20 дугаар курст байх үеэсээ эхлээд бүтэн цагийн ерөнхийдөө хичээл хайжгаар бүтэн цагийн ажил хийж эхэлсэн л дээ. Тэгээ тэр үедээ яг нөгөө бизнесийн орчинд ашиглах англи хэлнийхээ чадварыг бол маш сайн сайжруулж авсан. Хоёр бол яг өдөр тутам би бол яг бизнесийн англи хэлийг ашигладаг. Тэгээд яг орчуулгыг тогтмол хийдэг. Гадаад хүмүүстэй ерөнхийдөө нөгөө байнга ярилцдаг байсан учраас хэлний маань чадвар ерөнхийдөө бол маш сайн сайжруулж авсан. Үүний үр дүнд бас яг одоо сандгийн сургуулаа төгсгөд яг үеийнхаа яг ангийнхаа хүүхдүүдээс илүү бүр 2-3 жилийн туршлагатай болсон. Англи хэлээр бол чөлөөтэй ярьдаг болоо. Яг төгсөж ирсэн. Энэ маань ч бас яг нөгөө карьерийн маань эхлэлийг тавихад бол маш чухал нөлөө үзүүлсэн. Тэгэхээр хэрвээ яг өөрөө одоо гадаадд сурыг гэж бодож байгаа, англи хэлээ сайжруулъя гэж бодож байгаа бол өөрсдөд нь бол маш их боломжууд байгаа. Хүнд бол заавал боломжууд байдаг. Тийм учраас ерөнхийдөө өөрийгөө нэлээд дайчлах хэрэгтэй гэж хэлмээр байна. Дээрээс нь гадаадд суралцаад ялангуяа Америкт суралцъя гэж бодож байгаа юм бол хаанаас бас зөвлөгөө авах мэдэхгүй байх юм бол Education USA Mongolia хөтөлбөртэй холбогдоод бас дэлгэрэнгүй ерөнхийдөө мэдээллийг авч болно. Тэгээд түрүүн ярьжсэн шүү дээ. Би бол Америк бол амар холын мөрөөдөл шиг санагддаг байсан. Яагаад өргөдөл гаргацсан юм? Тэг ямар үйл явдал ч юм уу эсвэл ямар хүний зөвлөгөө таныг оролдоод үзье гэдэг тэр хэсэг рүү чинь хөтлсөн юм. Хүн болгонд бас ерөнхийдөө нэг тийм айдас байдаг болов гэж бодож байна. Гэхдээ нөгөө нэг айдсаа ерөнхийдөө даван туулах хэрэгтэй. Би нөгөө өмнө нь айгүй олон удаа тэтгэлэг төлбөрт материал өгөөд фейлдээд бүтлгүүцсэн байсан учраас дараа нь бүр нөгөө айхаа үйцэн байсан. Гэтэ нөгөө нэг айхаа байсан гээд ингээл таарсан тэтгэлэг төлбөртөө ингээл материал өгөөд яваад байхаас илүү сайжруулахгүйгээр тийм миний яг алдаа юу вэ гэдэг дээр айгүй нухацтай хандах хэрэгтэй болсон. Тийм учраас яг 2 жилийн хугацаанд бол өргөдлийн маягтай яг бэлдсэн. Бас нэг юм байдаг л да нөгөө procrastination буюу одоо нөгөө хүн яг би тийм зүйлийг гэж толгой дотор төлөвлөсөн мөртлөө ингээд шалтгаан гарч ирэл хойшлуулад байдаг. Тэнгүүд бас тэрний нэг нь болохоор яг англи хэлний одоо TOEFL-ийн шалгалтууд одоо IELTS-ийн шалгалтууд байсан миний хувьд. Тэнгүүд за би яг 7 сард одоо яг IELTS-ийн TOEFL өгнө гэж бодсон мөртлөө яг цагаад болохоор ингээд ажил ихтэй байна гэдэг шалтгаанаар хойшлуулад байдаг юм. Тийм кейсэд гарч ирсэн. Тэгээ би юу хийсэн бэ гэхээр 365 хоногтой ханын календарыг аваад тэрэн дээр IBT TOEFL болон IELTS-ийн шалгалт авах бүх өдрүүдийг бүгднийг ингээд тэмдэглээд тэгээд яг тэрийг яг ажлын ширээнийхээ хажууд дээрээс нь бас ахаад нэгийг гэртээ орныхаа хажууд төлөвлөсөн байсан. Тэгэнгүүт би яг өглөө босоод ингээд яг тэр хуваарийг хардаг. Ажил дээр очиод би бас яг тэр хуваарийг хардаг. Тэгээ бүр яг за би яг энэ өдрүүдэд боломжтой юм байна гэдгээ бүр яг тэр хуваарийгаа тойруулж ажлаа төлөвлөдөг лсэн л да. Тэгээд би шалгалт өгтөө за надад бол ахиж ингээд TOEFL-ийн шалгалтч бас өндөр үнэтэй. Тэрийг бол ахиж ингээд төлөх бол мөнгө бол тухайд бас айгүй хэцүү. Одоо $280 гэдэг л да. Тэгээд тэр үед бол айгүй өндөр өртөгтэй байсан учраас за надад нэг л боломж байгаа. Тийм учраас энэ боломжийг алдахгүй ер нь бол хамгийн сайнаараа бэлтгэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь бүр яг манай ажлынхан бүр яг миний нөгөө шалгалт өгөх өдрүүдийг бүгдээрээ цээжилсэн байдаг гэсэн. За бэлгүүнээ чи яг шалгалтандаа бэлтгэж нөгөө тийм бүгд ерөнхийдөө хараад би чинь тэгээ мэдээж нөгөө хан дээр айгүй тийм motivational quotes энэ ингээл чи бол чадна дээр тэгэл нөгөө яг шалгалт өгөх өдрөө ингээ бүр айгүй улаанаар ингээ тодруулаад өрөөнд орчихсон хүн одоо баг хамгийн түрүүнд нүдэн тусаар ингээ тэмдэглээ тавьсан байдаг гэсэн. Тэгээд тийм болохоор бас яг нэлээ их өөртөө өндөр шаардлага тавьж нэлээ их зорилготой төлөвлөгөөтэй ерөнхийдөө ажилласан л да. Тэгээд дээрэс нь бас яг би олон улсын хүүхдийн ивэг санд ерөнхийдөө ажилладаг байсан. Сургуулаа төгсөөд орсон Save the Children гэдэг байгууллагт энэ байгууллагаас ерөнхийдөө бол яг өөрийнхөө карьерийнхаа гараа эхэлсэн. Тухайн үед би яг 2011-12 онд яг дэлхийн материалыг бэлтэж явах үед Америкийн одоо шилдэг ихтэй сургуулиуд олон улсын хүмүүнлэгийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын ажилтнуудад тийм богино хэмжээний одоо курсыг үн төлбөргүйгээр ерөнхийдөө санал болгож байсан. Тэгэхэд би яг Аз навхан далайн бүсээс ганцаараа яг шалгараад тэр сургалтанд яг суух боломжтой болчихсон. Олон улсын хүүхдийн ивэг сангийн ажилтан гэдэг утгаараа тэгээд яг тухайн сургалтанд суугаад тэр нь хаана болж ирсэн юм бол? Тэр нь онлайнаар болж ирсэн. Тэгээд тэр сургалтуудад ингээд суугаад би 2 жил дараа суугаад 2 жилийн
хойш өдөр болгоо ерөнхийдөө баг хичээлээс сууж агаад тэгээ хоёлын дээр нь ерөнхийдөө нөгөө нэг сертификат авчихсан. Нэг нь болохоор supervisory studies буюу одоогийнхоор бол leadership management гэдэг сургалт байсан. Дараагийнх нь бол хүний нөөцийн менежмент гэдэг тийм хичээлүүд байсан. Тэгсэн би яг ямар ч байсан нэг сургуулийн хичээл суугаад байснаа ерөнхийдөө бол мэдээд байсан. Тэгээ айгүй сонирхолтой нь би ингээл нөгөө эмээ үүдээ орой очиад нөгөө завгүй байгаагаа ингээл тайлбарладаг. Би ийм хичээл суугаад одоо ингээд ийм шалгалт өгөөд ийм олон улсын одоо хүмүүстэй нэг ангид одоо ингээд онлайнаар хичээл ингээд хийгээд баг болж ажиллаа даалгавар ингээд шалгуулдаг гэдэг. Тэгээд гисэн чи тухайн үед юм чиний тэгээ сураад байгаа тэр сургууль чинь юу илээ гэсэн тэр нь Корнел гэсэн. Тэгээд би тухайн үед ерөөсөө нийнхэн бодоогүй. Тэг Корнелийн сургууль гэд яа тэгэхээр нөгөө тэр сургуулийн хичээлийг онлайнаар үзэх одоо тийм боломж олцсон надаа айгүй тийм азтай одоо талархууштай тийм үйл явдал байсан болохоор би яг цаад сургууль маань ямар сургууль вэ гэдгийг бас яг нэг сайн судлаагүй. Ямар ч л байсан хүмүүс надад ингэ ихтгэл найдвар төлөөлгээд Аз намхан далайн мөсийг төлөөлөөд ийм сургалтанд оролцож байгаа юм чи яг энийгээ дуусгах хэрэгтэй гэдэг зорилготой. Тэгээ нэг өдөр ажиллаад тараад гэртээ ирсэн чинь манай эмээ нэг сонгийн ажилбар барьсан. Миний хүн энэ нөгөө дэлхийн шилдэг 10 сургууль гинэ. Энэ донд нөгөө чиний хэлээд байдаг Когор гэсэн сургууль чинь байгаад тах шиг гэдэг. Чинийг хараат гаач гэдэг. Тэгээ би яг ингээ харсан чинь 10 дахь Корнелийн их сургууль гэж бичсэн байсан. Тэгээ би өөрөө пөөх паах боллоо хөөх гэж тэнгууд бас яг нөгөө тухайд нэрээ би бас яг ингээд 2 жилийн хугацаанд онлайнаар ингээ хичээл үзээд одоо яг Корнелийн сургуулийн авдаг одоо нөгөө тест шалгалтуудыг бүгднийг ингээд өгөөд гэрийн даалгаврыг ингээ хийгээд явж чадчих байгаа юм чинь нэр why not яагаад ингээд Америкт суралцаж болохгүй гэж тийм ч учраас яг 2012 оны 4 сард яг Fulbright-ийн тэтгэлэг төлбөрт материал өгчихсэн. Тэгээ яг тэтгэлэг төлбөрийнхаа яг интервьюд орж хахад бас хүмүүс надаас асуужсэн л та яаж явж байгаа Корнел сурч байгаа гэдэг. Би болохоор нөгөө интервью комитет маань бас яг нөгөө нэг тухайн үеийн Америк төсөвчтэй холбооны төлөөллүүд тэгээ дээрэс нь бас яг Америк элчин сайдын яамны мэргэжилтнүүд байсан. Тэгээ тухайн үед яг нөгөө Корнелийн сургуулийг төгссөн хүмүүсийн та аюул цөөхөн байдаг. Монголд бах тий. Монголд бах тий. Гэтэл би бүр 2-2 ингээд гэрчлэгээ ингээд тавсархсан өөрийнхөө материал. Тэгээ тэр нь ингээд бүр тус бүртээ нэг жилийн хөтөлбөрүүд ингээд байсан чи яг интервью комитетийн гишүүдэд маань бас тэрэн дээр нэлээд импресс. Энэ хүн онлайнаар тий бүр ингээд топ сургуулийн сертификатыг авах хэмжээний Корнел бол одоо гэдэг чинь ингээд зүгээр хулигтаад ч юм уу эсвэл одоо түүний энгийн юм өгөөд төгсгөн гэж байхгүй шүү дээ. Тэгээд тэр утгаараа очиж сурах юм бол нэлээд амжилт гаргана гэж итгэлсэн байна л да. Болсон байх шиг байна. За Fulbright-д өгсөн гэдэг чинь тэгэхээр Fulbright тэтгэлэг хөтөлбөр ер нь яадаг хөтөлбөр байдгийн. Дээрээс нь энд тэнцвчлээ гэдэг нь ямар учиртай юм? Та нэг тэр талаар нэг богинохон тайлбарлаад өгөхгүй юу? Тэгээд яг энэ Корнелд сурмаар байна гэж Fulbright-д өгдөг юм уу? Эсвэл Fulbright-аас таныг Корнелд сургая гэдэг юм уу? За юуны өмнө Fulbright-ийн тэтгэлэг хөтөлбөр маань болвол нэлээд олон улсад нэр хүндтэй. Дэлхийн 100 гаруй улс оронд ерөнхийдөө хэрэгждэг ийм хөтөлбөрүүд байгаа. Дотроо бас нэлээд олон төрлөдөг. Яг миний авсан Fulbright хөтөлбөр нь болохоор Fulbright Foreign Student Program гэдэг гадаад оюутны хөтөлбөр. Тийм. Тэгээд энэ хөтөлбөр маань бас яг Монгол улсад 2 байдаг. Нэг нь болохоор Америкийн засгийн газрын санхүүжилттэй, нөгөөх нь болохоор Монголын засгийн газрын санхүүжилттэй DOSCOM гэдэг ерөнхийдөө Department of State тий Government of Mongolia гэдэг ерөнхийдөө тавьчлаа авчдаг. Би болохоор DOS буюу Department of State-ийн санхүүжилттайгаар Корнелийн сургуульд суралцсан. Анх ерөнхийдөө нөгөө Fulbright-ийн тэтгэлэг хөтөлбөрт тэнцэнгүүд Fulbright-аас болохоор чамтай ерөнхийдөө харилцсан ярилцаж үр дүнд чиний хамгийн тэнцэх магадлал өндөртэй гэсэн 4 сургуулийг ерөнхийдөө сонгодог байгаа. Тэгээ дээрэс нь бас тэнцэх гэхээсээ илүү бас чиний сурах чиглэл мэргэжилтэд ерөнхийдөө нөгөө хамгийн одоо best юм уу шилдэг гэж тооцогддог. Санхүүгийн хувьд бас сургалтын төлбөрийн хувьд Fulbright-ийн хөтөлбөрөөс санхүүжүүлэх боломжтой тийм сургуулиудыг ерөнхийдөө сонгодог байгаа. Миний хувьд болохоор яг 4 сургууль сонгосон байсны нэг нь бол Корнелийн сургууль байсан. Тэгээд би болохоор бас Корнелийн сургуульд очиж суралцсан хамгийн анхны Монгол Fulbright-ер байсан. Тэрнээс хоошоо болвол яг Fulbright-ийн тэтгэлэг хөтөлбөрөөр болвол нэлээд олон монголчууд ерөнхийдөө олвол очиж суралцсан байгаа. Fulbright-ийн хөтөлбөрөөс олвол амжиргааны зардал, онгоцны зар, тэгээд давхар бас дээрээс нь яг л 2 жилийн хугацаанд их сургуульд сураад төгсгөж яг ямар зардал гарна тэрийг бүгднийг нь олвол хөтөлбөрөөс ерөнхийдөө олвол төлдөг байгаа. Бас яг анх Америкт очичод байжсэн чинь Fulbright-ийн тэтгэлэг хөтөлбөрөөр orientation хөтөлбөр гэж явуулдаг. Тэр маань болохоор би яг 45 хоногийн хугацаатай Канзас их сургуульд очиж суралцах боломж надад олцсон. Fulbright хөтөлбөр эхлэхээс өмнө юм уу те? Тийм, Fulbright-ийн тэтгэлэг хөтөлбөрийн хүрээнд одоо өмнө нь одоо гадаадд явж байгаагүй, эсвэл Америкт ирж байгаагүй тийм оюутнуудыг ерөнхийдөө чиглүүлэх зорилготой тийм хөтөлбөр байдаг.
Тэгээ миний хувьд болохоор Канзас их сургууль 45 хоногийн хугацаатай сургалтанд суух боломж бол. За өмнө нь ингээд онлайнаар Корнелийн хичээл үзээд имэнтэй чи ингээд топ 10 сургуулийн 10 ордог сургуулийн хичээл үзээд байгаа юм байна гэж хэлснээс хойш яг тэр сургуульд нь очиж сурахад ямар байдгийг. Одоо тэрнийхэн дурсамжийг хуваалцахгүй. Корнел өөрөө Этика гэдэг газар байгаа те. Яг юм даанх ингээд төсөөлөхдөө би тийм нэг Нью-Йорк шиг тийм завгүй хот дотор айгу тийм түн божигсан тийм газар байх гэж бодсон чинь. Нью-Йорк мужид байдаг болохоор. Харин тийм ер нь бол тэгээд очсон чинь ерөөсөө ингээ айгу тийм нам гүн үнэхээр гоё байгальтай газар байсан. Итака хотод болохоор 30 гаруй тийм хүрхрээнүүд ерөнхийдөө байдаг. Давхар бас нэлээд том нууруудаар ерөнхийдөө хүрээлэгдсэн. Тэгээд Корнелийн их сургуулийн CAS буюу College of Agriculture and Life Science тэгээд нөгөө нэг зочид буудлын бас сургууль байдаг. Дээрээс нь хуулийн сургуулиуд нь бол дэлхийн топ шилдэг одоо 3 сургууль чансаагаараа ерөнхийдөө бол ордог байгаа. Тийм тэгээд бас яг би очиод яг кампус дээр очиод байж байхдаа ийм гоё орчинд сурж байгаа хүмүүс ч мэдээж мундаг байхаас өөр аргагүй юм байна гэж бодсон үед бодчихсон. За тэгээд кампус дээр очиод аюу халахсан. Ер нь бол кампус маань аюу том байсан. Тэгээд яг түүхээс судлаад үзсэн чинь анх Корнелийн их сургууль гэдэг маань байгуулагдчихад тэгээд Корнелийн их сургуулийг тойруулаад Итак гэж байгуулагдаж өгсөн юм лээ. Тэр их сургууль дээр түшгэлсэн оюутны хот гэсэн үг үү те? Тэгээ ерөнхийдөө нөгөө яг нийт Корнелийн их сургуулийн оюутан сурагчид багш нарыг оруулаад нийлээд нэг намайг суралцж явах үед бол 21,000 хүн байдаг гэсэн Корнел. Одоо тэгвэл за очиод ингээд харахад хот айгуу гоё юм те, сурах орчин гоё. Тэгэнгүүт мэдээж өөрөө нөө Fulbright хөтөлбөрөөр бүх зардал нь одоо ингээд төлөгдсөн. Ер нь сурахад бэлэн очиж штэ тийм үү. Бүх сэтгэл санаа болон орчин нөхцөл. Яг сурсан чи ямар байдгийг? Хэцүү байдгийг юм уу? Эсвэл одоо үгд чи амархан байсан уу те? Эсвэл өөзөлгөө би энийгээ бэлдээгүү хүрээд ирдэг. Магадгүй энийгээ би жоохон дутуу судлаад хүрээд ирлээ дээ гэсэн тэгж бодогдсон юм байгаа юу? Тэгэж нэлээд хэд хэдэн бэрхшээлүүд ерөнхийдөө бол байсан. Хамгийн хэцүү үе маань бол хамгийн ихний семестр ерөнхийдөө бол байсан. Яг миний яг өөрийгөө голсон үе бол яг англи хэлний чадвар байсан. Би өөрийгөө бол англи хэл дээр би чөлөөтэй ярьдаг гэдэг одоо тийм өөртөө ихтэй тийм confident байдлаар очсон боловч яг Корнелийн их сургууль дээр очиод миний англи хэл яг нэг академик англи хэл биш юм байна гэдэг ерөнхийдөө баталсан. Академик англи хэл гэж ямар англи хэл? Академик англи хэл маань одоо яг тухайн мэрэгжлийн үг хэллэг гэж бас байгаа. Салбарын ерөнхийдөө үг хэллэг гэж байгаа. Тухайн одоо мэрэгжлийн салбарын ном сурах бичгүүдийг яг уншихад би ч одоо нөгөө тоон донд өсөг зохиж авна гэдэг шиг бүр ерөөсөө ойлгохгүй бүр надад аюу хэцүү байсан. Тэгээ би бүр миний англи хэл ийм муу юм байх та гэд нэг бүр ингээд хичээлээ ингээ өөрөө тийм давхар нэг шоконд орч. Тэгээд яг айгүй хичээл зүтгэл гаргасан өдөрч ерөнхийдөө 300-аас 400 хуудас материал барыг нэг бүтэн ном ерөнхийдөө унших шаардлагатай болно. Тэрнийхээ дагуу эссе бичин. Тэгээд бас яг тэр ойлгосон сэдвэрээ ангийнхантайгаа бас нөгөө дебет хийн, хэлэлцүүлэг хийн. Давхар дээрээс нь багшигаа чаленж хийх хэрэгтэй болно тий. Яг Монголд байдаг яг миний их сургууль сурч ирсэн боловсролын систем орчноос бол шал өөр байсан. Яг Монголд авч байгаа одоо багшийн хэлсэн үг бол хууль. Яг тэр би хэлсэн үгнийхэн дагуу л одоо нөгөө шалгалтандаа бэлтдэг гэсэн бол яг Америкт очсон чинь илүү тийм оюутны өөрийн креатив байдлыг айгүйх дэмжсэн. Ер нь янз бүрийн тийм хөтөлбөрүүд байдаг нь ерөөхдөө надад айгүйх онцлог нэг талаараа сонирхолтой санагдсан боловч нөгөө талаараа бас айгүй чаленж юм байна. Өөр бас нэг юм нь болохоор яг миний сурсан хөтөлбөрийн нэг онцлог нь цаанаасаа сургалтын хөтөлбөр гэж байхгүй. Өөр хичээлээ сонгох. Тэр өөрийгөө дуртаад чиглэлээрээ хөгжүүлнэ гэсэн үг үү? Тий. Нэг талаараа бол айгүй гой сонсогдож байгаа. Гэхдээ нэг юм нь болохоор Корнелийн их сургуульд 1000 гаруй хичээл байдаг. Би тэндээс нэг семестртээ 5-аас 6 хичээл сонгох хэрэгтэй болсон. Тэгээ бүр яг эхний одоо Корнелийн сургуульд орчоод 2013 оны 8 сарын за нэг сүүлийн 2-7 хоногийн хувьд бол паникийн байдалтай явчихсан. Яагаад гэвэл нөгөө хичээл сонголтоо яаралтай ихгүй болвол ангиуданд үрчгээд байдаг. Гэтэл яг нөгөө нэр нь аюу гоё байсан ч гэсэн очиод суусан ч гэсэн нэрнээсээ өөр агуулга нь яг миний сонирхож байгаа зүйл биш ч юм уу. Тэгээ яг нөгөө 1000 хичээлээс би 6 хичээл сонгоно гэдэг маань бол надад бол маш хүнд байсан. Гэтэ эхний семестртээ маш их алдаж онсны үр дүнд бол 2 дугаар семестрээс эхлээд бас нэлээд хичээл сонголтын дээр бол нэлээд мэрэгжлийн ерөнхийдөө эртнээс сайн сонгодог. Эртнээс сайн сонгоод өмнө яг тэгээс яг сурч авах үедээ 7 хоногийнхаа 5 өдөр ингээ бүх хичээлүүдээ ингээд 5 өдрөө ингээ битүү байлгадаг байсан бол 2 дугаар семестрээс нь эхлээ зөвхөн нэгдгээс 4 дахь өдөр ч хүртэл юм уу хичээлүүдээ шахаад 5 дахь өдөр бол бас яг өөрийнхөө хуваарийг чөлөөтэй байлаа. Яг хичээлээ хийгээд багш нартайгаа яг танилцааж явж байхад бас нэлээд хэдэн бэрхшээлүүд тулгарсан л да. Тэр нь юу гэхээр яг одоо Ivy League-ийн сургууль гэдэг утгаараа ерөнхийдөө дэлхийн шилдэгүүдтэй суралцдаг. Тэгээ ангитаа ерөнхийдөө бас нэлээд ерөнхийдөө өрсөлдөөнтэй байдаг гэсэн.
Тэгээ би яг одоо нөгөө ангидаа ганцаархнаа Аз оюутан байх тохиолдол бол бараг 190% байдаг. Тэгээ би яг одоо нөгөө 1000-аас сонгогдсон байгаа 6 хичээлдээ сухад ч тийм үү? Яг нөгөө Америкчуудтай өөрсдийнх нь төрлөх хэл дээр би одоо нөгөө ярьж өрсөлдөх шаардлагатай хэрэгтэй болоод байдаг. Гэтэл тэрэн дээр би нөгөө нэгдүгээр өөрийнхөө хэлний чадварыг ерөнхийдөө голоод байдаг. Тэгээ дээрээс нь бас өөрийгөө илэрхийлэх гэдэг тэгэхээр бас яг нэг сайн болж өгөхгүй тийм тохиолдлууд бас ер нь бол гарч ирсэн. Тэгээ миний бол яг нэг давуу тал нь болохоор би 4 жил ажилласан туршлагатай байсан. Тэгээ яг өөрийнхөө одоо сурч байгаа чиглэлээр хөгжиж буй хооронд яг 4 жил ажилласан. Яг газар дээр нь очиод ороход одоо манай багш нарын яриад байгаа онлын асуудал нь амьдрал дээр хэрэгждэггүй юу гэдэг дээр нэлээд их туршлагатай болсон байсан. Тэгээ тэр өөрийнхөө давуу тал дээр суурилж ерөнхийдөө хичээлүүдээ хийдэг. Одоо би даалтуудыг аягүй бэлтгэдэг. Багш нарын одоо өгсөн асуултуудад хариулдаг байсан л да. Тэгээд ер нь бол явцдаа багш нар маань бас ер нь баг нөгөө нэр дуудаж бэлгүүнээ чи юу гэж бодож гин гэдэг асуудаг болсон байсан. Чи ажиллаж байсан тогоонд нэсэн одоо юу нэг хилээд гэдэг юм байна шүү дээ. Яг нөгөө олон улсын хөгжлийн төсөл хөтөлбөрүүд дээр бас яг 4 жил ажилласан хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр хамгааллын чиглэлээр яг ажилласан байсан болохоор энэ маань бас даваа тал болсон. Тэгээд бүр нэг санаанаас гардггүй нэг 2 багш байдаг. Тэрний нэг багш нь хөгжлийн эдийн засаг гэдэг хичээлийг ордог байсан. Тэгээд тэр хүн маань бас өөрөө нэлээд алдартай бас яг нөгөө салбартаа танигдсан хүн байсан л та. Тэгээд тэр багш маань гэсэн чинь ингээд нэг удаа хэлээгт орж ирсэн. Та нар миний ярьсан зүйлийг бүгднийг үнэн гэж бодож байна уу? Одоо энэ бол та нарын даалгавар одоо нөгөө худлаа ярьсан уу, үнэн ярьсан уу гэдгийг олж мэдэх гэдэг. Тэнгүүд би бүр ингээд нөгөө хичээнгүүтлээд бичээж авчихсан хүн чинь бүр шоконд ороод одоо яагаад ингэж байгаа юм болоо гэх. Тэгтэл бас яг нөгөө сонсон болгондоо битгий итгээ. Дээрээс нь ингээд одоо би ингээд мундаг сургуулийн профессор байлаа гэд миний амнаас гарч байгаа үг болвол одоо ингээд хуульч юм уу те эсвэл яг ийм байх хэрэгтэй гэсэн үг биш. Та нар намайг чаленж хийж намайг одоо ярьж байгаа хөвцөд зогсоож үнэхээр эн чинь ийм биш штэ гэдгийг тайлбарлаж одоо чаленж хийх хэрэгтэй. Ингэснээр чинь та нарын одоо яг нөгөө семинарын оног тооцно гэдэг яг хэлжсэн. Тэгэхээр бас яг нөгөө нэг өөрөө л нөгөө айгүй тийм constructive байдлаар багшийн лекцийг ерөнхийдөө сонсох хэрэгтэй болж байгаа. За тэгээд бас нэг багш байсан. Тэгээд тэр багшийн даалгавар бүр ерөөсөө бүр нөгөө нэг санаанаас гардггүй. Бид нар ингээд семинар байхгүй бүгдээрээ лекц хичээл ордог. Одоо ингээд зааланд нэг 100 гаруй оюутнууд ингээд суудсан байгаа да. Тэгээд тэр болохоор бас нийгмийн өвчлөлтэй холбоотой ерөнхийдөө хичээлдсэн. Тэгсэн чинь тэр багш одоо ингээд улирал семестрийн төгсгөлд одоо семестрийн шалгалт авнаа. Тэ өөрөө биднээс ингээд асуулт асууж байгаа байхгүй нэг асуулт бүх хүүхдүүдийн дунд. Тэнгүүд хэний ч хариулаагүй тэр хариултыг надад хинтээч давхцуулахгүйгээр олж ир. Тийм болол шалгалтандаа тэнцэн гэж одоо тооцно гэдэг. Тийм одоо даалгаврыг өгчээсэн. Тэгэнгүүт одоо нөгөө зааланд ч одоо 100 гаруй хүүхд сурж байгаа тий. Тэгэнгүүт бас нөгөө хэний ч одоо авчирж байгааг хариулт гэдэгт нь тухайн багшийн өмнөх жилүүдэд орсон хүүхдүүдийн бас хариултууд тооцогдож байгаа байхгүй юу. Тэгэнгүүт одоо ойролцоогоор нэг 2-3 мянган хүний одоо бичсэн хариултаас биний хариулт одоо ингээд ялгарч одоо онцлог байж бас дахин давтагчгүйгээр орж ирж тухайн хичээлийн одоо нөгөө шалгалтаа тооцогдох нь шүү дээ. Тэр бүр нөгөө Mission Impossible гэдэг юм шиг санагддаг гэсэн. Гэтэл нөгөө манай багшийн маань хүсэж байсан зүйл болохоор би яг өөрийнхөө хувь хүний бэкграунд дээр тулгуурлаж яг даалгавраа хийх юм бол тэр нь дахин давтагдчихгүй байна гэдэг мессежийг бид нарт ерөнхийдөө өгөхийг хүссэн байлаа. Тэгээ өөрийнхөө хийж байгаа ажлыг өөрийнхөө туршлага дээр тулгуурлаад хэрвээ нийгэмд ямар нэгэн асуудал тулгамдж яах юм бол чи энэ нөхцөлд байсан бол яах байсан бэ гэдгийг одоо өөрийнхөө хувь хүний түүх тэгээ одоо туршлага боловсрол бүх юмтайгаа холбож тайлбарлах хэрэгтэй гэдэг одоо нөгөө мессежийг л бид нарт өгөх гэж тийм даалгавар хийлгүүлчихсэн юм лээ. Тэгээд энэ бүхнийг ингээ бодоод үзэхэд ихэндээ аягүй хэцүү байсан боловч эхний семестрээд байгаа дээр нь 2 дахь семестрээс хичээлүүд маань нэлээд гайгүй болж ирсэн. Айгүй богинохан асуулт. Корнелд сурах таалагдсан уу? Корнелд сурахад бол мэдээж хэрэг таалагдсан. Нэгдүгээрт нэр хүндээ хэрэг байсан. Хоёрдугаарт бас боломжгүй гэж бодсон мөрөөдлөө бас биелүүлэх одоо мөрөөдлөө биелүүлж явсан. Дээрээс нь бас Корнелд байсан өдрүүдийн маань үнэхээр яг дурсамжтай болгож өгсөн зүйл болвол найз нөхдүүд бас нөгөө эргэн тойрны хүмүүс маань байсан. Тэгээ ялангуяа яг Корнелийн сургуульд очиж сурч байхад 5 Монгол байсан. Тэр донд яхаа нэг Монгол гэр бүл байдаг гэсэн. Тэгээд одоо ботход Хампригийн тэтгэлэг хөтөлбөрөөр явсан болтгүй ах гэдэг. Болтгүй ах Корнелийн сургуульд очсон Хампригийн хамгийн анхны фэллоу байх гэж бодож байна. Тэгээд болтгүй ахын гэр бүл давхар бас яг бакалавр болон PhD-ийг хийж исэн. Нэг 2-3 яг Монгол оюутнууд бид нар ингээд нийлээд нэг 5 сургуулаа. Тэгээд бөөнөрөө яг Монголын тэмдэглэлт өдрүүд баяруудыг алгасалгүй тэмдэглэдэг хагас бүтэн сайнаар бас нөгөө нийлж Монгол сайхан хоол энтрээ хийж иддэг, качап хийдэг
тийм байсан учраас ер нь бол Корнельд байсан өдрүүд маань бол нэлээд дурсамжтай хөгжилтэй өнгөрсөн. За, Корнельд сураа төгссөний дараа та тэнд магадгүй ажиллаж юм уу эсвэл одоо нэг дадлага маягаар ажиллаж ирсэн үү те? Тэгээ шууд эсвэл Монголд ирсэн үү? Миний хувьд болохоор би өвтөбий хийх боломж байсан ч гэсэн ерөнхийдөө бол шууд Монголд ирсэн. Тэгээд давхар бас яг тухайн үед Корнелийн их сургуулиас бас үлдэж нөгөө монгол хэлний хичээлийг заагач гэдэг тийм санал болов. Гадаад хүмүүс төө? Тий, Корнелийн их сургууль сурж байгаа яг Монголыг сонирхож байгаа тийм монгол судлаач оюутнууд ч юм. Тэгээд хэдийгээр яг дэлхийн шилдэг сургуульд багшлаад ч юм уу үлдэх боломжтой юм шиг санагдсан ч гэсэн миний яг өөрийн хүссэн яг сурсан мэргэжил биш байсан болохоор үнэхээр сайхан санал байлаа. За уучлаарай би Монгол руугаа буцахгүй болохгүй гэдэг. Яг нөгөө буцаж ирчихсэн л та. Тэгээд тухайн үед яг Монголдо ирчээд яг гэрийнх нь найзуудтай ингээ хэлсэн чинь маа нэг найз чи юу нэг жоохон тэнэг байхаа гэхээр топ сургуулиас ажлын санал авчаад. Ажлын санал ирж байгаа чам шиг ингэж нөгөө нэг уучлаарай Монгол явлаа гэдэг хүн байдгүй юу гэдэг. За одоо хоёул дараагийнхаа асуулт руу оръё. Та мэргэжлээр нь яг яаж сонгосон юм? Олон улсын хөгжлийн бодлого гэдэг чиглэлээр Корнельд сурсан шүү дээ тийм үү? Тэгэнгүүт яагаад олон улсын харилцаанд сурсан? Нэг хоёрдугаарт нь Корнельд очиод тэр мянгаас ер нь өөрийгөө яаж олж одоо тэр 6 хичээлүүдийг нэг семестр сонгодог байсан юм. Яг миний хувьд болохоор яг 10 жилээ төгсөхдөө дипломач буюу олон улсын харилцааны мэргэжилтэн гэдэг мэргэжлийг сонгосон. Нэгдүгээрт нэр нь гоё байсан. Олон улсын харилцаа гэдэг нэр нь айгүй гоё сан. Бас нэр хүндтэй те. Тийм нэр хүндтэй. Хоёрдугаарт яг нөгөө тухайн үед конкурсдаг байсан шүү дээ бид нар. Тэгээд яг миний хамгийн сайн хичээл нь бол яг тоо англи хэл хоёр байсан. Тэгээ яг энэ хоёр хичээл дээрээ төвшөглөөд яг конкурстод болвол яг топ сонголт нь бол олон улсын харилцаанд сургууль байсан. Тэгээ яг сургуульдаа ороод сурч явах явцдаа бол яг ингээд маш олон улсын харилцаа гэдээ бас олон улсын харилцааны түүхүүд үзэж байгаа ч гэсэн миний өөрийн сонирхол болохоор би тийм нийгмийн хөгжлийн, социологийн, хүний эрхийн тийм хичээлүүдэд аягүй сонирхолтой юм байна гэдгийг ер нь бол олж мэдсэн л дээ. Тэгээд яг өөрийнхөө бас яг энэ хүсэл эрмэлзэл пашнаа дагаад олон улсын хүүхдийн ивэх самуй Save the Children-д орж ажиллаж байсан. Тэгээ яг тухайн үед яг ороод ажиллаж байхдаа яг 4 жил би яг хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн эрх боловсрал нөгөө хүртээмжтэй боловсрал янз бүрийн хөтөлбөрүүд дээр олон улсын хүчлийн хөтөлбөрүүд дээр ерөнхийдөө ажиллах боломжтой болсон. Тэгээ яг энэ чиглэлд яг ингээд одоо ажилласаа явчихсан чинь ер нь бол магистр бол заавал хамгаалах хэрэгтэй юм байна. Яагаад тэгэхээр яг гаднаас ингээд ирж байгаа олон улсын байгууллагууд, экспортууд ингээд зөвлөхүүдтэй ингээд хамтарч ажилладаг байсан л да. Тэгэхээр тэд нэр яг ингээд мундаг боловсралтай олон улсад хүлээмжшүүрэгдсэн хүмүүс байдаг байсан ч гэсэн яг Монголын хөгжлийн асуудлыг яг хөрсөн дээр нь бас яг бууж ойлгохгүй бас яг нэг тийм одоо нөгөө дутагдaltaй талууд аягүй анзаардаг байсан. Яг тэнгуү тэр ажил дээр нь монгол хүн хараад ажиллая гэдэгт нэгдүгээр бидний рейт аягүй муу одоо нөгөө цалин одоо яг гадаад болон монгол ажилтны цалингийн зүрх аягүй хүндэртэй. Хоёрдугаар бидний боловсролыг олон улсад хүлээмжшүүрдэггүй байсан. Тэгээд тухайн үед би болохоор яг хүний эрхийн чиглэлээр яг суралцъя гэхэлэр яг Монгол улсад бас яг ямар сургууль авах вэ? Ямар сургуульд магистраа хийж болох уу гэж бодоод үзсэн чинь яг санаанд бол тухайн үед бас сургуулиуд ерөөс орж идэхгүй байсан. Тийм хичээлүүд бас яг айгүй хязгаарлагдмал Монгол улсын багш их сургуулийн нийгмийн ажлын тэнхим гэж үүдэг. Тэр нь л ер нь нэг хамгийн ойролцоо юм шиг надад тухайн үед санагдчихлээсэн л доо. Тэгэнгүүт за хэрвээ би яг үнэхээр өөрийгөө хөгжүүлье, дээрэс нь олон улсад хүлээмжшүүрэгдсэн мэргэжилтэн болъё. Давхар яг Монгол улсад хөгжлийн хөтөлбөрүүдийг ерөнхийдөө авчирч, хөгжлийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийг оруулж ирж, яг Монгол улсын одоо нийгэм тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх гэх юм бол би өөрөө дэлхийд шилдэг боловсрол эзэмших хэрэгтэй юм байна. Энэ дээрээ бас яг хүлээмжшүүлэгдсэн репуташнтэй ерөнхийдөө болох хэрэгтэй юм байна. Тэгжиж бас яг нөгөө цаашны монголчууд бас явах замналыг тавьж өгөх юм байна гэж бол айгүй их бодсон. Ер нь бас гоё. Тэгээд яг шууд хүний эрхээрээ бас сураагүй олон улсын хөгжил судлал гэдэг мэргэжлэр ерөнхийдөө сураад магистраа хийгээд тэрэн дотроо харин хүүсийн тэгшэрх буюу гендерийн тэгшэрх, gender equality гэдгээр би яг наривчилж ерөнхийдөө хичээлүүд авч хэрэгээр болсон маа. Магистраа хийчээд хурж ирээд 2015 оноос өдийг хүртэл албал нийгмийн хөгжил гендерийн чиглэлээр бол тасалбаргүй ер нь ажиллаж байгаа. Одоо надад бас нэг юм их сонирхолтой сонсогдоод байна л да. Одоо ингээд за таныг бол одоо Education USA Монголын хөтөлбөрийн захиралтай Америк төгсөгчтэй холбооны ерөнхийлөгч гэдгээр нь бол аягүй олон хүмүүс мэдээд байдаг да. Гингүүт Азийн хөгжлийн банкны зүүн бүсийн газарт нийгмийн хөгжил, гендерийн зөвлөхөөр ажилладаг.
Энэ ажил яг юу хийдэг юм? Ер нь бол одоо би бол Зүүн Азийн хэлтсэд нь болохоор яг нийгмийн хөгжилтэй энэ зөвлөхөр 2018 оноос хойш ерөнхийлөлтгүй ажиллаж байгаа. Тэгээ энэ хугацаанд бол Монгол улсад болон бүгд найрамд дотоод ард улсад Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд дээр ер нь бол зөвлөхөр орж ажиллаж байсан байгаа. Бүхэл хөгжлийн хөтөлбөрүүдэд одоо яг олон улсын байгууллагуудаас хэрэгжиж байгаа бүхэл хөгжлийн одоо хөтөлбөрүүдэд бол нийгмийн хөгжил гендрийн асуудлыг маш ихээр чухалчилж авч үздэг. Аливаа хөгжлийн хөтөлбөр нь бол улс оронд хөгжлийг авчрахын хажуугаар ямарваа нэгэн байдлаар хүмүүсийн амьдрал сөргөөр нөлөөлж болохгүй юм байна. Би нийгмийн хамгааллын асуудлыг ер нь бол Азийн хөгжлийн банк ч гэхгүй тэгээ Дэлхийн банк одоо бусад олон улсын байгууллагууд ер нь бол маш нухацтайгаар ерөнхийдөө бол авч үздэг байгаа. Тэгээ ямарваа нэгэн төсөл одоо жишээ нэг улсад одоо бодъё л да Индонез улсад хэрэгжүүлээ гэж бодоход хаан төслийг хэрэгжихээс өмнө одоо мэрэгчлүүдний баг гараад очиж тухайн улсад очиж судалгаа хийдэг байгаа. Суурь судалгаануудыг хийгээд тухайн төсөл хэрэгжих боломжтой. Хамгийн гол нь яг нийгмийн хөгжил гендрийн багийнхан болохоор энэ төсөл хэрэгжснээр тухайн орон нутгийн иргэдийн амьдралд ямар эерэг өөрчлөлтийг авчрах боломжтой вэ гэдэг дээр судалгаа хийдэг. Дээрээс нь ямар сөрөг нөлөөллийг бий болох эрсдэлтэй байна. Тэр эрсдлийг ерөнхийдөө хэрхэн саармагжуулах уу? Яаж одоо нөгөө энэ эрсдлээс сэргийлэх төлөвлөгөө гаргах уу гэдэг дээр ерөнхийдөө бол бид нэр анхаарч ажилладаг байгаа. Одоогийн байдлаар бол 2015 оноос хойш бараг 30 гаруй олон улсын төсөл хөтөлбөрүүд дээр ер нь бол зөвлөхөр ажилласан байгаа. Салбар болгонд ерөнхийдөө бол гендерийн мэргэжлүүд хэрэгтэй байдаг. Гэтэл яг одоо Монгол улсад байгаа мэргэжлүүд маань их хвчлэн боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд гэдэг салбарууд руу байдаг. Гэтэл яг уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, эрчим хүч юм уу тиймэрхүү нөгөө нэг салбаруудад бол зөндөө олон хүмүүс ажиллаж байгаа. Тэр хүмүүсийн бас нийгмийн асуудлууд байгаа. Тэр салбарт бас нөгөө гендерийн асуудлууд ерөнхийдөө айгүй хурцаар тавигддаг. Зарим салбарт эрэгтэйчүүд нь хамгааллаа, зарим салбарт эмэгтэйчүүд нь хамгаалсан байхад яг тэр салбаруудад орж ажиллах ерөнхийдөө мэргэжилтнүүд маань маш цөөхөн байдаг. Би яг 2015 онд Корнелийг сургуулийг төгсөж хурж ирчээд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг байгаль орчны салбарын гендерийн асуудлыг хариуцсан мэргэжилтнэр тэмдэглэж ажиллаж байсан. Тэр үед бол яг ингээд гендерийн чиглэлээр ингээд ажиллаад бас яг нөгөө салбарт нь ороод ингээд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд үнэхээр энэ талаар мэргэсэн хүмүүс маш дутмаг байгаа гэдэг бол айгуус ойлгож ирсэн. Тэгэхээр хэрвээ яг энэ подкастыг сонсож байгаа давхар бас мэргэжлээ сонгохоор судалгаа хийж байгаа хүүхдүүд байх юм бол ер нь бол олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа тохиолдолд нийгмийн хөгжил гендерийн асуудал бол номер 1 тавигддаг байгаа. Энэ асуудлуудыг шийдэхгүйгээр олон улсын төсөл хөтөлбөрүүд ямар ч донор байгууллага хэрэгжүүлсэн бай ер нь бол хэрэгжүүлэх боломжгүй байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр бас маш том боломж бас нөгөө нэг ажлын байрууд ерөнхийдөө нөгөө нээлттэй байгаа шүү гэдэг бас хэлмээр байна. За би одоо өнөөдөр 10 жилд сурж байгаа мэргэжлээ удахгүй сонгоод их сургуульд орох гэж байна. Одоо би таны яриа надад таалагдж байна. Би одоо ингээд бэлгүн гэдэг хүн шиг Корнел зурмаар байна. Гендрийн чиглэлээр мэргэжмээр байна мэргэжилтэн болмоор байна. Монголд аль сургууль сурах юм? Би тэгтээ одоо шууд Америк руу явах мөнгө байхгүй. Боломж байхгүй. Хэл маань сайн биш байна. Тэгвэл би Монголд хаан сурах уу? Мэргэжлээ сонгоход бас 10 жилийн хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ гэдэг. Тэгэхээр тухайн мэргэжлэр яг чиний сонирхож байгаа мэргэжлэр ажилласан хүмүүстэй ерөнхийдөө уулзах хэрэгтэй. Биднээс яг таны мэргэжлийн давуу тал болон сул тал чи юу вэ гэдэг талаар яг нөгөө үнэн боддоор ерөнхийдөө ярилцаад мэдээлэл авах хэрэгтэй. Дээрээс нь бас яг Америк төгсөрчдийн холбооны зүгээс болохоор 2015-аас 17 оны хооронд зөв сонголт гэрэлт ирээдүй гэдэг хөтөлбөрийг бол хэрэгжүүлсэн байгаа. Америк нэгдсэн улсын төрийн департаментийн санхүүжилтээр энэ хөтөлбөр маань ямар хөтөлбөр байсан бэ гэхээр яг мэргэжлээ сонгохгоо шийдэж чадахгүй байгаа 10 жилийн хүүхдүүдэд зориулаад мэргэжил сонголттой холбоотой 10 цуврал видеог ерөнхийдөө бэлдсэн. Ямар нэгэн байдлаар би шууд энэ мэргэжлийг сонгоно гэхээсээ илүү чиний яг хүсэл сонирхол ур чадвар одоо яг өөрийн хувь хүний сонирхол чинь яг ямар мэргэжлийг сонгоосоо гэж бодож байна те яг чамд тохирох мэргэжил яг юу вэ гэдгээ хэлээд ерөнхийдөө тодорхойлох хэрэгтэй. Нэг биш нэлээд хэдэн мэргэжлүүд бас байж болно шүү дээ. Тэгэхээр бас яг энэ 10 цуврал видеогоор болохоор сорилууд байгаа. Тэднийг видеогоо үзээд сорилууд хийгээд өөрийнхөө хүсэл сонирхлыг бол тодорхойлоод багцаалтай. Тийм болохоор байгаа. Дээрээс нь Америк төгсөрчдийн холбооноос бид нар 10 жилийн хүүхдүүдтэй ерөнхийдөө бол мэргэжил сонголтын талаар яриа хийдэг байгаа. 2020-2021 онуудад болохоор бид нар Alumni Rural Outreach гэдэг хөтөлбөрийг зохион байгуулад 12 аймгаар очиж 15 мянган хүүхэд залуучтай удаагүй тоогоор яг 15 мянган хүүхэд залуучтай яг нүүр тулсан яг очиж уулзаж яг сургууль дээр нь
нь очиж өөрсдийнхөө мэрэгчлээ хэрхэн сонгосон талаар дээрээс нь одоо нэг өөрсдөө англи хэл сурсан. Гадаадд хүн Америкт гэхгүй яг гадаадд суралцахад одоо яг юу бэлтгэх хэрэгтэй байдгийг одоо яаж сэтгэлээ хөтөлбөрөө олдгийг гэдэг дээр одоо нөгөө хувь хүнийхээ туршлагуудыг ерөнхийдөө хуваалцсан байгаа. Тэгэхээр хэрвээ одоо нөгөө яг энэ манай подкастыг бол маш олон хүмүүс сонсдог. Тэр дундаа бас 10 жилийн хүүхдүүдийг сонсдог юм байлээ. Яг Монгол улсын 21 аймагаас. Тэрээ одоо чи яг энэ подкастыг сонсоод одоо аль нэг аймагт байгаад би яг очиод уулзах боломжгүй юм байна гэж бодож санаа зовох хэрэггүй. Бид нар бол танай аймаг дээр бол ойрын хугацаанд ерөнхийдөө бол очино, яриа хийн, бүр сургууль дээр чи ерөнхийдөө явж очих байх. Тэгэхээр бас нөгөө stay tuned буюу манай social media хуудасуудыг дагаад бид нарыг бас хизээ очих вэ гэдэг талаар мэдээлэл ерөнхийдөө авах боломжтой байгаа. Илүү яг мэдээж өмнөх хүний ярьсан алдаан дээрээс суралцаа дараагийн үеийнх нь алдахгүйгээр явах тусмаа илүү богино замыг туулна. Тэгээ та бүхэн бэлгүүний хэлсэн одоо манай Education USA Mongolia болон Америк төгсөгчдийн холбооны Америкт суралцсан миний түүх цувралын 67 цуврал подкаст гарсан байгаа. Тэгээ та бүхэн энийг бүгдийг сонсоод одоо Cornell, Harvard-аас ахуулаад Америкийн нэлээд олон том сургуулиудаас суралцсан хүмүүс хууль одоо бүх төрлийн чиглэлээр те хууль эдийн засаг гэж чиглэлээр оролцсон байгаа. За би тэгвэл ойлгочлаа. Одоо ингээд юу сурхаа одоо Масагийн те Америк төгсөгчдийн холбооны 10 цуврал видеог үзээд өөрийгөө сороод юу сурхаа ойлгочлаа те. Гэтэ би Монголд сурмаар байна. Би Америкт сурмаар байна. Тэгвэл хамгийн эхлээд яах вэ? За миний англи хэл тажгүй. Би одоо ингээд өөрийгөө бэлдээд ямар ч хэсэн одоо SAT-гээ оноо ч юм уу эсвэл одоо би хэрэг магистрт одоо GRE, GMAT, TOEFL-ийнхоо нэг авчлаа. Гэтэ би одоо юунаас эхэлэх үү? Яаж явах уу гэд бүх юм айгүй ингээд хол санагдаад. Хамгийн түрүүнд яах ёстой вэ? Яг энэ дээр туслах зорилготойгоор Америк төгсөгчдийн холбооноос Education USA Mongolia хөтөлбөрийг болов хэрэгжүүлж эхэлсэн байгаа 2020 оноос Education USA боловсролын хөтөлбөр маань болвол Америкт суралцах хүсэл сонирхолтой залуус үнэн бодит мэдээллийг хамгийн сүүлийн үеийн үнэн бодит мэдээллийг үн төлбөргүйгээр өгөх зорилготой. Үн төлбөргүй ямар ч төлбөр байхгүй. Заримдаа ингээ хүмүүс яг манай сургалт хөтөлбөрүүдэд хамрагдаад эсвэл манайхтай ирж уулзахаар асуудаг л та. Даалт төлбөр нь юу юм. Заавал нөгөө мөнгө авах хэрэгтэй юм шиг ойлгоод байдаг. Гэтэл манай хөтөлбөрийн зорилго бол үнгүй одоо сервис ерөнхийдөө үзүүлэх байдаг. Дэмжтэй байдлаар үн төлбөргүйгээр Америкийн ихтэй сургуулийн одоо боловсролын талаар бол хамгийн сүүлийн үнэн бодит мэдээллийг хүргэх нь бидний зорилго байгаа. Тэгэхээр Education USA Mongolia-тай цаг товлоод бид нэр бүх social media платформуд дээр байгаа. Тэр social media платформудаар дамжуулаад Education USA Mongolia-тай холбогдоод цаг тавуулж байна. Тэгэнгүүт яг манай боловсролын зөвлөхүүд байгаа. Education USA-гийн яг Америк суралцах талаар зөвлөгөө өгөх мэргэсэн бэлтгэгдсэн зөвлөхүүд байгаа. Энэ хүмүүс маань болохоор яг хамт тохирсон зөвлөгөө мэдээллийг өгнө. Чи Америкийн нэгдсэн улсад хуулийн чиглэлээр сурах гэж байгаа бол хуулийн сургуультай холбоотой мэдээллийг хаанаас олох юм? Давхар хуулийн сургуулиудтай холбоотой ямар тэтгэлэг төлбөрүүд байдгийг аль мужид очиж сурвал ерөнхийдөө чамд илүү тохиромжтой юм гэдгийг чиний яг өөрийн чинь одоо нэг мэдлэг туршлага дээр үндэслээд зөвлөгөөх боломжтой. Хэрвээ чи ангаахын их сургууль сурах гэж байгаа гэвч одоо өөрийнхөө зардлаар сурах гэсэн боловч чамд одоо тийм 50% тэтгэлэг хэрэгтэй байх юм бол тэр тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг бид нэр өгч болно. Эсвэл чи Америкийн ихтэй сургуулиуд руу материалаа явуулах гад өргөдлөө бэлтгэх гээд байж л одоо өргөдлийнхаа материалыг хин нэгнээр хянуулах хэрэгтэй болох юм уу те. Эсвэл эсээгээ уншуулах хэрэгтэй болох юм бол бид нэр яг манай мэрэгжлийн зөвлөхүүд тэрэн дээр чинь яг чам тусламж үзүүлээд яг эсээг чинь уншаад ревю хийх ерөнхийдөө боломжтой байгаа. Өнгөрсөн жил бид нэр яг 2020 оны 10-11 сард яг admission процесс Америк ихтэй сургуулийн admission процесс эхлэхээс өмнө essay consultation хөтөлбөрийг 2 сарын хугацаатай зохион байгуулсан. Энэ үеэр 70 гаруй оюутан залуучууд бид нараар эсээгээ өргөдлийн маягтуудаа хянуулсан байгаа. Тэтгэлэгт хөтөлбөр одоо санхүүгийн дэмжлэг гэдэг яг одоо Монгол оюутнууд ингээ ботхороо том засгийн газрын хөтөлбөрүүдийг ботоод байдаг. Гэтэл тухайн сургуулиасаа эсвэл тухайн одоо сургуулийн одоо мужаас нь ч юм уу те эсвэл олон улсын тийм төрийн бас байгууллага боловсролын байгууллагуудаас өдөр болгон хэдэн зуун тэтгэлэг төлбөрүүдийг ерөнхийдөө зарлж байдаг. Education USA Mongolia office дээр бол өдөрт доор хаяж 2-3 тэтгэлэг төлбөрүүдийн мэдээлэлүүд ирдэг. Бид нар аль болох тухайн үед нь бол мэдээллийг орчуулад social media хуудасууд дээрээ тавиад бас ерөнхийдөө network-оор ерөнхийдөө бол түгээх хийдэг. Заримдаа бүр яг Зүүн Азийн улсад байгаа одоо оюутанд зориулсан $10,000 тэтгэлэг байна. Энд материалаа өгөх хүн байна уу гэд бидэрт имэйлүүд хүрээд ирдэг. Тэгэхээр яг манай хөтөлбөртэй ерөнхийдөө холбогдсноор манай хөтөлбөрөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагаануудад бас
төлөвлөлтөд оролцсноор энэ бүх мэдээллийг хамгийн ихэнд ерөнхийдөө бол авах боломжтой. За тэгэхээр үн төлбөргүйгээр яг үнэн бодтой дээрэс нь маш олон төрлийн хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүсээс ахуулаад одоо яг дундаа явж байгаа өөрийгөө ингээд гацчаад байгаа тэр болгонд чинь үн төлбөргүйгээр зөвлөгөө өгдөг. 4 зөвлөгтэйгээр Education USA Mongolia төв бол ажиллаж байгаа маань. Тэгэхээр та бүхэн Education USA Mongolia-тай холбогдоод тэгээд цагаа товлоод өөрийн гэсэн зөвлөгөө мэдээллүүдээ үн төлбөргөө аваарай. Дараагийн маань асуулт харааны бэрхшээлтэй хүн бай дээрээс нь сонсголын бэрхшээлтэй гэж болно. Магадгүй тулгуур эрхтний бэрхшээлтэй гэж болно гэд гих мэтчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дүүл үйлчлэгээ байгаа юу. Дээрээс нь таны хувьд ямар хөө үйлчлэгээ байна? Та тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд танахаас яаж мэдээлэх вэ? Би өөрөө яг нөгөө нийгмийн хөгжилж энэ дэр мэрэгчлэн тэгээд энэ бас яг миний хийдэг ажлын нэг хэсэг нь болохоор нийгмийн бүлгүүдийн оролцоог ерөнхийдөө хангах. Ялангуяа одоо боловсролын хөтөлбөрийг бол аль болох хүртээмжтэй байдлах дээр бол би хувь хүний зүгээс бол маш их анхаардаг. Тэгээ энэ дээрээс яг үндэслээд Education USA хөтөлбөрийн яг захирлаар яг томилогдохдоо Америк суралцах 5 алхам хөтөлбөрийг багийнхантайгаа нийлээд анх удаа тохионы орчуулгатайгаар хөрвүүлэхтэйгээр бид нэр хон байгуулчихсан. Энэ маань бол Education USA Global буюу олон улсын хэмжээнд бол хамгийн анхны ерөнхийдөө бол тохиолдол байсан. Education USA Global-аас гаргасан Америк суралцах 5 алхам гэдэг контент яг брэнд байдаг. Энэ маань ерөнхийдөө бол яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бас яг зориулагдаагүй. Тийм байсныг нь бид нэр Монголд анх удаа сонслын бэрхшээлтэй иргэдэд зориул сургалтын хөтөлбөр гаргаад үүнийхээ хүрээнд болохоор сонслын бэрхшээлтэй иргэдэд зориулсан анги нээгээд тэр ангитай 1 сарын хугацаатай хүмүүсийг яг сургаад төгсгсөн баг. Давхар бас бид нэр яг сонслын бэрхшээлтэй иргэдэд зориулсан сурах хүчиг ном тохимолууд ерөнхийдөө бол бас манай номын санд ерөнхийдөө байгаа. Дээрээс нь бид нөгөө бирал хэл дээр бичигдсэн бас англи монгол хэл дээрх номнуудыг ерөнхийдөө бол номын сандаа бас ирж байгаа. Тэгээд манай яг сонслын бэрхшээлтэй хүмүүст бол тохионы хэлнэ гэдэг бол их хэлэн байгаа. Монгол улсын иргэн бол өөрийнхөө үндсэн их хэлээр бол бүхэл мэдээлэл авах хэрэгтэй. Ялангуяа боловсролын үйлчилгээ бол тэр хүмүүст хамгийн түрүүнд ерөнхийдөө хүрсэн байх хэрэгтэй. Тийм учраас бид нэр яг аль болох яг Education USA Mongolia буюу масагаас гарч байгаа бүх одоо мэдээлэл контентыг бол тохиолны хэлмэрчийн орчуулгатаар бол гаргаж байгаа. Энэ подкастын үед ч гэсэн бас тэгж гарч байгаа тийм үү? Тийм, энэ подкастын 67 анги маань бүгд тохиолны хэлмэрчийн одоо яг нэг хөрвүүлэгтэй ерөнхийдөө YouTube дээр байршиж байгаа. YouTube дээр ерөнхийдөө байршиж байгаа. Давхар бас миний нөгөө сүлд анзаарснаар бол энэ маань бас яг бусад подкастуудад ерөнхийдөө бас нэг сайн туршлага болоод зарим нэг подкастууд ястаг сонслын бэрхшээлтэй иргэдэд зориулаад тохионы хэлмэрчтэй бас подкастаа ерөнхийдөө явуулдаг болсон байл та. Энд бол бас нэлээ миний хувьд зүгээс бол тий талархууштай ерөнхийдөө бол хүлээж авч байгаа. Дээрээс нь яг манай яг энэ подкастыг болохоор Индонез, Австрали зэрэг улсуудын Education USA хөтөлбөр өөрийн улс оронд байгаа Америк төгсөгчдийн холбоотойгоо хамтраад ерөнхийдөө бол зохион байгуулахаар яг биднээс албан ёсны бол эрхийг нь бол авсан байгаа. Яг дэлхийд даяар болохоор 100 гаруй Америк төгсөгчтэй холбоо байдаг. Тэрэн дунд яг ийм амжилттай явж байгаа подкастыг бол анх бол Монголд Америк төгсөгчдийн холбоо бол гаргасан байгаа. Энэ бол бидний хувьд бол маш том амжилт гэж. За их баярлалаа Билгүнэ. Тэгээд өөрийнхөө бас Америк суралцсан түүхийг хуваалцсан. Дээрээс нь бас яг хийж байгаа ажил мэргэжилтэй холбоотойгоор Америкт цаашдаа Америкт суралцгаар төлөвлөж байгаа хүмүүст маш их зөвлөгөөнүүдийг өгж байгаад их баярлалаа. Тэгээд 2013-аас 15 онд Америкт суралцж ирээд тэгээд энэ яагаад энэ Америк төгсөгчдийн холбоонд ер нь орж ажилласан те энд ер нь хизэнээс эхлээд Америк төгсөгчдийн холбоонд оров. Би яг нэг 2015 онд Монголд ирчээд бас яг нэг сайн дурын ажил хийх аягүй сонирхолтой байсан. Өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг бас залуу үеийнхэнтэйгээ дүүнэртэйгээ ерөнхийдөө хуваалцаад тэрүүхэн тэндээ бас нэлээ их юм туулаад бас сургууль төгсөөд хүрээд ирсэн болохоор гэтээ яг волонтер хийх байгууллага хаана очих вэ гэдгээ би ерөнхийдөө мэдэхгүйсэн. Сайн дурын ажил хийхэд тухайд бол энэ тэнд очиод яг сайн дурын ажил хийхлээр нэг одоо байгууллагын эрх ашигын төлөө ч юм уу эсвэл нэг хүний эрх ашигын төлөө эсвэл нэг намын тим янз бүрийн нэг одоо хөтөлбөр ч юм уу нэг тиймэрхүү зүйлүүд айгүйх байгаадсан. Тэгээ тухайд яг миний нэг таньдаг хүн ийм Америк төгсөгчдийн холбоо гэж байдаг юм аа. Бид нар 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсад яг сайн дурын ажлыг ерөнхийдөө хөгжүүлэх зорилготой. Тэг хамгийн гол нь яг ийм нэг залуусын ерөнхийдөө бол нэгдэл байгаа маа чи ч гэсэн сонирхоод үзээч. Тэгээ би нэг арга хэмжээнд дээр нь очиод нацаг дөржин номын сангийн яг хурлын танхимд нь өөрийнхөө яг туршлагыг яг хуваалцаж байсан Америк суралцсан талаараа. Тэр нь маань тэгээ надад маш их таалагдсан. Тэгээ яг өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг бусадтай хуваалцаж байгаа. Тэгээ яг тэр хуваалцаад яг хүүхдүүдийн асуултанд хариулаад яг явж байхдаа ер нь л би энэ одоо ийм төрлийн ажлыг аягүй хийх хэрэгтэй байна гэдгийг аягүй ойлгосон. Одоо тэгээд ерөнхийлөгчөөр нь ажиллаад бусад төгсөгч нарыгаа үндсэндээ бол зохион байгуулалтанд оруулаад яг өөрхөн сурсан чиглэлийг бусадтай хуваалцахад нь
зохион байгуулалт явуулж байгаа тийм. Тий. Яг нөгөө нэг Америк төгсөгчдийн холбоонд яг ороод яг сайн дурын ажил хийгээ явж байхад яг надад хамгийн санагдчихсан зүйл нь болохоор бид нэр үнэхээр яг нийгэмдээ импакттай эрэг нөлөөтэй ажлуудыг хийдэг. Гэтэ энэ маань бас яг нэг sustainable байж тогтвортой байж ерөнхийдөө бас чадахгүй байгаадсан. Тэгээ яг ийм sustainable тогтвортой яг хөтөлбөр ингээ явуулдаг. Тэгээ давхар бас яг хөдөө орон нутгийн хүүхэд залуучуудад яг хурж ажилладаг. Давхар бас яг Америк төгсөгчдөө яг Монголд хурж ирээ сайн дурын ажил хийх одоо платформын ерөнхийдөө бий болгох. Ийм ер нь бас нэг зорилгыг ерөнхийдөө олол өөрчилж байсан. Тэгээ энэ зорилго маань бас яг нэг Education USA Mongolia хөтөлбөрийг авснаар болвол илүү бодит биелэлээ алсан гэж боддог. Төгсөгчдийн холбоо мөртлөө бид нэр одоо яг бүтэн цагийн 4 ажилтнтай дээрээс нь бид нар одоогийн байдлаар 5 дадлагч оюутантай байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бас бид нар 2020 оноос эхлээд одоо нөгөө ажилд авч ерөнхийдөө бүтэн цагаар ажиллаулж байгаа. Дээрээс нь бид нэр хагас цагаар ажилладаг тохионы хэлмэрчтэй. Тэгээ одоо ингээд харахад яг байгууллагын хувьд Америк төгсөгчдийн холбоо маань илүү тогтвортой болж чадсан. Үүний үр дүнд нийгмээр байгаа чиглэсэн илүү импакттай, илүү эрэг нөлөөллийг авчрах ажлуудыг ерөнхийдөө бол масагийнхан гишүүдийн хамтаар бол их боломжтой болсон гэж байна. Тэгээ үүний үр дүнд бас яг маса маань дэлхийн шилдэг 3 Alumni Association буюу Америк төгсөгчдийн холбооны нэгээр ерөнхийдөө бол тооцогддог болсон. Дээрээс нь Education USA Mongolia хөтөлбөр маань болохоор дэлхийн шилдгээр ерөнхийдөө бол 2020 онд бол шалгарсан байгаа. Бид нэр сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулж зохион байгуулсан хөтөлбөр маань болохоор олон улсад танигдаад Global Outstanding Team Project гэдэг шагналыг төрийн департаментаас ерөнхийдөө авсан байгаа. Дээрээс нь бас яг Rising Star гэдэг шагналыг бас манай багийнхан ерөнхийдөө авсан. Тэгээ анх удаа төрийн департаментаас боловсролын чиглэлээр 2 шагналыг бол бид нэр Монгол улсаас бол анх удаа авсан байгаа. Тэгэд энэ бүх үйл хэргийг одоо тэгэхэд гар бие оролцсон үе үеийн төгсөгчнөр бордын удирдах зүйлийн гишүүд маань бас одоо энэ подкастыг сонсоод маш одоо хийсэн ажлынхаа үр дүн өнөөдөр энд ирээд бас нэлээд бас ингэ сайнаар гарч байгаад бас их талархууштай сонсож байгаа хаа гэж найдаж байна. Өнөөдрийн яг масагийн энэ өндөрлөгт хүрсэн одоо яг үндсэн шалтгаан бол мэдээж хэрэг үе үеийн удирдах зөвлөлийн гишүүдийн маань бол хүч хөдөлмөр тэр хүмүүс маань ерөнхийдөө бол Америк төгсөгчдийн холбоо буюу маса гэж ямар байгууллага байх ёстой вэ гэдгийг бол маш сайн тодорхойлж суурийг ерөнхийдөө бол тавьж өгсөн. Давхар үе үеийн удирдах зөвлөл маань өөрсдийнхээ залгамж халааг бол маш сайн бэлдсэн байгаа. Тийм ч учраас яг 2007 оноос хойш одоо бид нар 21 он хүртэл 14 жилийн хугацаанд бол энэ яг холбоо маань бол тасралтгүй ингээд үйл ажиллагаа явуулаад явж байна. Тэгээ бид нэр бас яг ярилцдаг байсан л да 2015 онд ядаж нэг хурлаа хийх өрөөтэй болчихсон гэсэн гээд өрөөддөг байсан. Тэгэхгүй бол бид нөгөө интент нэгнийхээ офисаар дамжаад нөгөө уулзалтынхаа өрөөнд нь хурлаа хийдэг байсан бол одоо бид нөр өөрсдөө гэсэн офистай өрөөтэй бүтэн цагийн ажилтнуудтай болцсон байгаа. Тэгэлгүй яах вэ? За тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч өөрийнхөө туршлагыг мөн Америкт суралцсан туршлагаа хуваалцсан Америк төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Education USA Mongolia хөтөлбөрийн захирал тэгээд Азийн хөгжлийн банкны зүүн бүсийн газарт нийгмийн хөгжил, гендерийн зөвлөхөөр ажилладаг хатагтай бэлгүүн орж өөрийнхөө туршлагыг хуваалцсан. Тэгээд маш цаг гаргасан маш их баярлалаа. Тэгээд энэ подкастэнд маань одоо 67 дугаар гарсан байна. Тэгээд цаашдаа магадгүй ямар хүнийг бас ороосоо гэж санал болгох вэ? Тэгээд бид бүхэн бол яг подкастынхаа төгсгөл болгонд яг оролцож байгаа зочдоос та дараагийн хүнийг хэн байгаасаа гэж бодож байна. Яг энэ өөрхийн төвийг хуваалцаасаа гэж бодож байгаа ямар хүн байна гэж асуудаг. Тэгээд таны хувьд яг нэг өөрийнхөө санаачлаа дүүсгэн байгуулсан подкастнда 67 эпизодын дараа оролцож байгаа. Дээрээс нь яг энэ подкастын маань бас яг үндсэн зорилго нь болол аль болох яг Америк төгсөөд ирсэн яг салбартаа манлайлж байгаа залуу лидерүүдийг ерөнхийдөө түүхийг хуваалцах зорилготой. Тэгээ тэр дундаа бас амжилтын түүх гэхээсээ илүү хэрхэн яаж фейлджсэн те яаж бүтээгдэжсэн тэр бүгдээсээ юуг сурсан бэ гэдгийг бид нар яг энэ подкастаараа бол одоо шинэ үеийн залуустай ерөнхийдөө бол хүрхийг хичээсэн байгаа. Тэгээд энэ талаар яг илүү тохиромжтой түүх ярих хүн гэх юм бол ятхан пүрв юм болов гэж бодож байна. Огоо гэдэг манай Америк төгсөгчдийн холбооны 2017-оос 2019 оны хооронд бол удирдах зөвлөлтөнд ажиллажсэн. Дээрээс нь Бямсүрэн гэдэг саяхан Fulbright-ийн тэтгэлэг төлбөрөөр Америкийн нэгдсэн улсад Energy Efficiency чиглэлээр ерөнхийдөө бол сураад ирсэн байгаа. Бид дээр бас нэг хэсэг хамт GIZ гэдэг байгууллагад ерөнхийдөө хамт ажиллаж байсан. Бямсүрэн маань Fulbright-ийн хөтөлбөрт миний санахын 4-5 удаа аплайдаа тэгээд сүүлд нь тэнцэж ирсэн. Тэгэхээр бас яг нөгөө тууштай байдал
хүн алдаанаасаа суралцах. Яаж өөрийгөө өмнөх юугаа сайжруулсан те. Тэр түүхийг ерөнхийдөө илүү бас сонирхолтойгоор ярьж өгөх болов уу гэж бодож байна. За их баярлалаа. Тэгээд өнөөдөр цаг гарган хүрэлцэн ирж өөрийнхөө түүхийг хуваалцсан танд маш их баярлалаа. Баярлалаа. За ингээд эрхэм мэдээ сонсогчдоо Education USA Mongolia-гийн Америкт суралцсан миний түүх сурал подкастын маань энэ удаагийн дугаараар Америк төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Хатагтай бэлгүн оролцлоо. Тэгээд цаг гарган сонссон та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяр та. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна. Та Америкт ихтэй сургалт хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл www.masa.org-ийн цахим хуудасаар хандж болохоос гадна Facebook, Twitter, Instagram дээр Education USA Mongolia дагаарай. Ирэх даваа гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.